Улсын хурлын эрхэм гишүүдээ 8 дахь удаагийн Улсын хурлын 2020 оны сонгуулиар сонгогчдын итгэлийг авч сонгогдсонд баяр хүргэж амжилт хүсье. Улс орны маань өмнө эдийн засаг, нийгмийн асар олон бэрхшээл тулгарч шийдлээ хүлээж байгаа цаг алдалгүй шуурхай үр дүнтэй ажиллах зөвхөн зөв шийдвэр гарах ёстой хариуцлагатай цаг үе та бүхэн хууль тогтоогч боллоо. Төрийн дэд эрх мэдэл та бүхэнд шилжлээ. Та бүхэн нэгэнт ард олонны итгэлийг авсан тул хариуцлагатай ёс зүйтэйгээр олонний итгэлийг дааж иргэдийнхээ боломжийг хулгайлах, урдуур нь орж өөртөө ашиглах бус иргэдтэй үйлчлэх, тэдэнд илүү их боломжийг гаргахын төлөө ажиллах ёстойг хадуу сануулъя. Учир нь өмнөх улсын хурлын гишүүд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэн хөнгөлтөө зээлийг өөрийн хамаарал бүхий компаниудаар дамжуулан их хэмжээгээр олноороо авсан увайгүй хэрэг гарсан юм а. Мөн хүний амь хөнөөсөн, хүчин хийсэн улсын сангийн мөнгийг газрын баялагтай лицензийг өөрсдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг ёс зүйгүй үйлдэлийг улсын хурлын гишүүд удаа дараа нэр холбогдож хууль тогтоох, төрийн эрх барих, дээд байгууллагын нэр хүндийг унгах, ард иргэдийн итгэлийг алдах явдал удаа дараа гарч байлаа. Хуульд улсын хурлын гишүүд гэмт хэрэг үйлдэж байх үед үйлдэл дээрээ газар дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг өөгшүүлсэн заалт гэж ойлгохоор болоод байгаа юм а. Үйлдэл дээр нь барих илрүүлэх гээд сахиад явах боломж байхгүй нь ойлгомжтой тул үүнийг өөрчлөх цаг бас болсон байна. Эрх мэдлээ ашиглан өөртөө болон ойр дотныхонтой давуу байдал олгосон шийдвэрээ өөрийнхөө гарын үсгээр баталгаажуулсан баримтанд байхад хуулийн хариуцлагыг хүлээх ёстой. Өнгөрсөн хугацаанд улсын хурлын 27 гишүүн түүний хамаарал бүхий иргэн хуулийн этгээдүүдээр дамжуулан нийтдээ 1170 тендерийг авсан тогтоогдсон. 2004, 2008, 2012, 2016 оны улсын хуралд сонгогдсон гишүүдийн наривчилсан тов баримтыг харах юм бол 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ. Өмнөх парламентод ихэд хамгийн олон буюу 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтөй байсан байна. Их хуралд 2 бүлэг байгуулж хэмжээний тоо юм а энэ бол. Гишүүдэд хамаарах тусгай зөвшөөрлийн тоо нь 230. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ноогдож байгаа нь аж ахуй нэгжид ноогдох улсын дунджаас 3.5 дахин их байна гэсэн үг. Ийм зарчимгүй ёс зүйгүй явдал та бүхнээс гарах ёсгүй шүү. Та бүхэн бол ард түмнийг төлөөлж тэдэнд үйлчлэх ёстой хүмүүс болохоос тэдний итгэлээр далимдуулан өөртөө эрх олгогч, өөрсдийнхөө хөрөнгө орлогыг тэрбумаар өсгөгч нар биш юм а. Улсын хурлын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож сонгогчдод эргэлзээ төөрөгдөл үүсгэх ажлыг бас хийлээ. Монгол төрийн босгыг өндөр байлгах шалгуур тогтоогч нь сонгуулийн ерөнхий хороо байх ёстой юм а. Гэтэл үүргээ умартсан сонгуулийн ерөнхий хороос нэр дэвших хэрэг авчихсан 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад шүүхийн шийдвэрээр тусгаарлагдсан хоригдлоо. Сонгуулийн ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар үйлдэл бас хийсэнгүй. Тэдний эс үйлдэл нь улсын хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 зөрчил болон гэмт үйлдэлийг нь явцад эсвэл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлгүйгээр эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно. 35-2-1 эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх
баривчлах, саадуулах, албадан саадуулах цагдан орхийг хориглоно гэж заасан зөрчигдсөн мэт ойлголтыг олон нийт сонгогчдод бас дөрвөллээ. Энэ бол сонгуулийн ерөнхий хорооны ноцтой алдаа. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн сурчлагын туршид олон нийтийг мэдээлэлээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад тайлбар бас өгсөнгүй. Таг суусаар олон нийтэд асар их хэрэгэлзээ төрөөсөөр сонгуулийг дуусглаа. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлага үүсэж байгаамаа. 2009 оноос хойш сонгуулийн ерөнхий хорооны удирдлага солигдоогүй байгаа нь өнөөгийн ялцрал асар их бие тоосон надад хэн хэлэх вэ гэсэн ийм хандлага үүсгэсэн байна. Үүнийг цааш нь үргэлжлүүлж ийм арга барилаар хэрэгжиж ажил болохыг сонгуулийн энэ удаагийн явц харууллаа. Сонгуулийн сурчлагын явцад гарсан маргаан зөрчилдүүдэд шүүх сонгуулийн ерөнхий хороо тайлбар хийхгүй, шийдэхгүй байсаар өндөрлүүлдэг хэвшил тогтсон сонгуул шудраг болж байгаа эсэхэд сонгогчид ард иргэд эргэлзэх сэтлийг мөн өгөөд байна. Ард түмний төлөөдлийн байгууллагатай итгэлийг анханаас нь булангурдуулж эргэлзээ үүсгэдэг энэ байдлыг даслан зогсоохоос өөр арга алгаа. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага яаралтлаа өргөдлөө өгч огцрохыг би энэ төр дээрээс мөн шаардж байна. Улсын хурлын сонгуульд үнэлгүй ялалт байгуулж 62 суудлаа авч олонхийг бүрдүүлж байгаа Монгол Ардын намаас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх 4 жил нийтдээ 8 жил засаглаж асар их хариуцлага үүрэг хүлээж байгааг зориуд та бүхэнд сонирдуулъя. Та бүхэнд одоо шалтгаан тоожих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг жихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо өнөөдрөөс эхлээд. Бүх зүйл та бүхний хариуцлага үүрэг болсон. Асуудлаас тойрох, шийдлээс болдох ямар ч арга байхгүй. Олонх болсонтой эрдэлгүй, хүчээр төрөлгүй, цөөнхийнхаа сандлыг хүндэтгэж, хамгийн гол нь дэлхийд дахинд болон улс орны өмнө нүүрлсэн, ирсэн эдийн засгийн хямрал хүндрэлийг даван туулах, ард иргэдийн амжиргааг дороотуулгүй ажлын байрыг нь хадгаж үлдэх оновчтой шийдвэрийг гаргахыг та бүхнээс сонгогчид хүсэж итгэлээ үлээлсэнийг битгий мартаарай. Сөрөг хүчний үүргийг сайн гүйцэтгэх даалгаврыг сонгогчдоос авсан арчилсан намын бүлэг парламентын хяналтыг хариуцлагатай явуулж сөргөлдөх талцгаасаа илүүтэйгээр ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг бас та бүхнээс хүсэж байна. Яагаад гэвэл цар тахлын улмаас Монгол улсад экспортын орлогын хомсдол нүүрлэж, төсөв алдагдал хүлээж, эдийн засаг эрс дордох төлөв тодорхой харагдаж байна. Монголын маань 900 мянган орчим өрхийн амьдралыг дороотуулахгүй байлгах, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг хамгаалахад та бүхэн олонхын бүлэгтэй үндэсний эв нэгдэл ард түмний эрх ашигын төлөө ойлголцож ажиллах цаг үе иржээ. Өмнөх парламентод хэвшил болон талцал хуваагдлыг давтахгүйгээр эв нэгдлийг чухалчилж, сахилгад хариуцлагатайгаар бүлгээрээ нэгдмэд ажиллахыг та бүхэн хичээх ёстой. Үүнийг өнгөрсөн сонгуулиудад та бүхний сонгогчдоос авсан дэмжлэгийг бууралт мөн хадуу сануулж байна. 2008 оны сонгуулиар арчилсан нам маань сонгогчдынхаа 40.4%, 2012 онд 35.3%, 2016 онд 33.6%, 2020 онд 24.5% дэмжлэгийг хүлээжээ. Энэ бол иргэдээс арчилсан намд өгч байгаа бодит үнэлэмж мөн сануулга юм а. Намаа шинжилсэн шиг шинжлэхгүй, бүлэглэлийн иршэл байсаар байвал улс төрийн давцангаас арчигдахын тэмдэг юм а. Цаашид арчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаасаа салах шаардлага тулгарч байгаа ч гэсэн үйл ажиллагаанд анхаарах тусах ёстой гэж болж байна. Энэ сонгуулийн үр дүнгээр сонгогчдын 54% дэмжлэгийг хүлээсэн нам эвслүүдийн оролцоо гээгдэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал сөрөг хүчин олигтой ажиллаагүй харгаа гэж үзэхээс өөр алгаа. Арчилсан нам маань хамгийн гол сөрөг хүчний хувьд улс төрийн нөхцөл байдлыг зөв үнэлж, таарах, стратеги тактикийг боловсруулж, бусад нам эвсэл, бие даагч нарыг өөрийн эвсэлдээ урьж оруулан энэхүү сонгуульд оролцсон бол дор хаяж нийт сонгогчдын саналын 54%-ийг нэгтгэж өнөөдөр улсын хурлд олонх болох боломж байсан юм а. Улсын хурлын эрхэм гишүүдээ
Улсын хурлын энэ удаагийн сонгуулийн дүн бидэнд асар их үнэтэй сургамж үлдээж байгааг нийт гишүүд анхаарч холбогдох үйлд тусах ёстой болж байна. Юуны өмнө сонгуулийн систем аргачлал солих шаардлага тулгарч байна. Монгол Ардын нам 2 сонгуул дараалан сонгогчдын 40 гаруй орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентод үнэмлэхүй олохын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм а. Сонгуулийн гажуудал системийн ачаар олон хвш олонхын засаглалыг үүсгэж байгаа нь шийдвэр гаргалтанд гажуудал үүсгэх, иргэдийн бухимдал эргэлзээг төрүүлэх үндсэн нөхцөл болж байгааг бас анхаарах ёстой. Сонгогчдын санал дэмжлэг парламентод тусгалаа олдог тийм шудраг зөв сонгуулийн систем тогтолцоог хэрэгжүүлэхгүй бол арчил маань хөгжихгүй, мухардах, гажуудах байдал тавиач эрсдэл мөн бидний өмнө тулгараад байна. Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур босхийг өндөрсөхгүй болвол улсын хурл нь өөрөө хууль зөрчигчдийн уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогчдын сандлыг худалдан авагчид цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хорогдох байр болох эрсдэл байна. Нэр дэвшигчдийн боловсрол түүх намтар гэхээсээ илүү хууль сахидаг, ёс зүйтэй байдалд илүү өндөр шалгуур тавьдаг болох хэрэгтэй. Улсын хурлын гишүүд хууль санаачлах, гүйцэтгэх засаглалд парламентын хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй илүү төвлөрөх, нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох хуулиудаа өөрчлөх шаардлага мөн тулгарч байна. Өмнөх парламентын гишүүд төсөв мөнгөний асуудал гүнзгий хутгалдаж, элдв сангийн мөнгийг өөрсдөө хуваарлаж байсан гажуудлыг арилгах, гишүүдийн төсөв мөнгнөөс хол байлгах чиглэсэн хуулийн хязгаарлалтуудыг та бүхэн бас хийх ёстой. Гишүүдээ Монгол улсын өмнө тулж ирсэн эдийн засгийн хямралыг даван туулахад та бүхэн бүх хүчээ тавих, анхаарлаа чиглүүлж ажиллахыг сонгогчид даалгаж итгэл найдаж байгаа шүү. Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг дэлхийд бүхнийг зориулах хэрэгтэй байна. Орлого өөр юу ч биш маш их хэмжээний экспортын орлого л эдийн засгийн хүндрэлийг хохирол багтаагаар туулахад бидэнд туслана. Уул уурхайн эрдэс баялагын экспортыг дэмжих, төмөр зам, дэд үтцүүдэд шуурхаа барьж дуусгах, уул уурхайн экспортыг хөнгөвчлөх, нэмэгдүүлэхэд шаардлагадах хууль дүрм журмыг батлан гаргах, баялагаас олох орлогыг хүртээмжтэй хуваарлах гээд маш олон хариуцлагатай ажил та бүхний өмнө хүлээгдэж байна. Өнгөрсөн хугацаанд хэдий оройтсон ч засгийн газартай ойлголцод яг тамтран ажилласны үр дүнд гашуун сухаа 5 толгой зүүн баянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Цаашид алтан ширээд баруун урт хөөд чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх үүрэг улсын хурл засгийн газарт ноогдож байгаамаа. Эдгээр төмөр замын маршрутын дагуу 5 толгой, оюутлогоо, харамхтай, цагаан суурга, манлай, хараатуул, дөхөм, төмөр цэрэг, томоохон ашигт малтмалын 36 орд газрууд байрлаж байгаа нь уул уурхайн экспортод үлэмж төлөхөц өгөх юм а. Дараагийн алхам бол уул уурхайн бүтээгдэхүүн нэмэн үртэг шингээж боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах ажил болно. Үүнийг та бид хамтдаа хийх үүрэгтэй. Төмөр замын дэд үтцийг дагуулan говийг бүсүүдийг усжуулах, цөлжилтийн эсрэг системийг яаралтай бүтээн байгуулах замаар гүний цэвэр усыг уул уурхад ашиглахыг энэ даруй зогсоох шаардлагатай байна. Та бүхэн эдийн засагт асар их нөлөөтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхийн эдийг боловсруулах, экспорт гарах төслүүдийг мөрийн хөтөлбөртөө тусгасныхаа дагуу амлалтаа биелүүлэхийг бүх боломжоороо дэмжиж өнөөдрөөс эхлэн ажиллах хэрэгтэй байна. Нөгөөдөө баялаг болох мал аж ахуйн орлогыг эрс нэмэгдүүлэхэд арьс шир, малын түүхийн эдийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжих нэн шаардлагатай байгаамаа. 30 жил ярьсны эцэст эхлүүлсэн дарханд босгож байгаа арьс шир ноос ноолоор боловсруулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хөнгөн үйлдвэр технологийн паркийг та бүхний бодлогоор дэмжиж хурдан шуурхаа ажилласаа гэж хүсэж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 10-аас 15 сая ширхэг арьс боловсруулах тус зохицлоор нэмэн үрдэг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээл борлуулснаар экспортын орлогыг үлэмж өсгөхөөс гадна дархан хотод нийтдээ 8,000 гаруй байнгын ажлын байр бий болгож 180 орчим мянган малчин өрхийн доктортой орлогын баталгаа болох юм а. 180 мянга орчим малчин өрхийн доктортой орлогыг баталгаа болох юм а. Давтаж хэлж байгаа юм.
арьсшир боловсруулах 13 үйлдвэр, жилд 10,000 тонн ноос боловсруулах, ноос ноолуур угаах санах үйлдвэр, түүний цэвэрлэх байгууламж, дэд бүтцийн барилга байгууламжид баригдаж байгаа. Үүнийг яаралтай үргэлжлүүлж, яаралтай ашиглалтанд оруулах хэрэгтэй байна. Эрхэм гишүүдээ, та бүхний өмнө улс орны эдийн засгийг өөд татах, иргэдийн амжиргааг дордуулахгүйгээр хямралаас авч гарах түүхэн үүрэг тулгарч байна. Хүнд цаг үе бүхэнд ард түмэн өөрсдийн итгэл найдварыг хүсэрдүүлэхгүй хүмүүсийг сонгож дэвшүүлж шийдвэр гаргах эрхийг олгодог юм а. Та бүхэн иргэдийнхээ итгэлийг эвдэлгүй, иргэдийнхээ өмнөр орж өөрсдөө боломж эрэлхийлэлгүй үнэчээр ажиллана гэдэгт найдаж байна. Асар их ажил, хүнд зорилтууд, зоригтой шийдлүүд та бүхнийг хүлээж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Мөнх дөнгөрийн хүчин дор Монгол улс, Монголын ард түмэн маань хөгжин цэцэгдэж дэвчин дээшлэх болтугай. За баярлалаа. Улсын их хурлын анх дугаар чуулганыг нээж өгөх гэлсэн Монгол улсын эренх хүлэгч Халдмаагийн Бат бол танд баярлалаа.